Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас харьяа газруудынхаа автомашиныг шинчиллээ. Тодорхойлбол Байгаль орчин аялал жуулчлалын сайд Цэрэнбат яамны харьяа газрууд болох Цагуур орчны шинжилгээний газар, 21 аймгийн Ус Цагуур орчны шинжилгээний төв, Аслагдсан аймагуудын тусгай хамгаалтын газрын захиргаа болон цагдаа гэрхийн газрын хүрээлэн буй орчны эрүүгийн гэмтэргийг мөрдөн шалгах хэлтэст Mitsubishi L200 загварын автомашинуудыг парк шинжилгээний хүрээнд гардуулан өглөө. За Монгол Улсын засгийн газрын 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчны салбарын чадварчлуулах техник хэрэгслийг шинжлэх, мөн бусад орчин үеийн техник төхөөрөмжийг хангах, мөн шаардлагатай хууль тогтоомжийг өөрчлөх гэж олон ажил туссан байгаа. Үүний нэг нь бол тусгайлан байгаль орчны салбарын харьяа байгуулах, тэр дундаа Цагуур орчны шинжилгээний албатын орон нутгийн төвүүдийн автомашиныг өнөөдөр шинжилж байна. Ингэснээр бол энэ туулах чадвар сайтай, дээр нь бас ардаа твштэй учраас Цагуурынхан маань холбогдох багаж хэрэгсэл мөн хөрсний шинжилгээнийхээ дээжийг аваад ачаад явах юм боломжтой зорилтын автомашинаар хангаж байна. Ингэснээр энэ байгууллагын ажлын цар хүрээ улам нэмэгдэж бидэнд цаг агаарын болон гамшигын мэдээг богино хугацаанд өргөдөг энд нь дэм болно гэж үзэж байгаа. Цаашч Монгол Улсын засгийн газраас харьяа байгууллагуудыг чадварчлуулахад олон ажил хийх болно гэдэг. За мөн говийн өмсгийн болон баруун өмсгийн тусгай хамгаалалттай газар нутгуудаа бас сүүлийн 10 гаруй жил хийж чадаагүй парк шинжилтээ бас хийлээ. Ингээд бас энэ байгууллагыг ажилтдаг, цаг наргүй ажилтдаг байгаль хамгаалагч нарт бас дэм болно гэж харж байгаа гэдгийг хэлье. За Цагуур орчны шинжилгээний газрын харьяа 21 аймгийн Цагуурын 26 байгууллагаас 25 байгууллагад нийт 53 автомашин балансад бүртгэлтэй боловч 26 техникийн шаардлага хангахгүй тул ашиглагдах боломжгүй. За үйлдсэн нь насжилт өндөртэй болоод байгаа юм а. За тиймээс 2008 оноос хойш автомашины шинжилэл хийгдээгүй 21 аймгийн Ус Цагуур орчны шинжилгээний төвийнхэн туулах чадвар сайтай орчин үеийн автомашинтай боллоо. Ингэснээр өвөл зөнгүй халуунд халж хүүтэнд хурж явдаг Цагуурынхан тэр дундаа жолооч нарын аюулгүй байдал хангагдаж техник хэрэгсэлд санаа зовох асуудалгүй болж байна. За сэтгэгд машин дээр байна. Өнөөдөр энэ намрын дунд сарын шинийн 6-ны сайхан өдөр ирэх цай өдөр тэгээд манай Цагуур орчны шинжилгээний газар болон харьяа мэргэжлийн байгууллагууд автомашинаар бүрэн хангаж автомашины парк шинжилгээг хийдэг. 2008 оноос хойш үнэхээр автомашин 10 гаруй жил ашиглагдсан, зарим нь зогссон, ажил төргөө явуулахад маш өндөртэй байлаа. Тэгээд энэ асуудыг бас байгаль орчин аялал жуулчлалын сайд маань хүлээж авч ингэж бас богино хугацаанд ингэж шийдэж өгч байгаад их баяртай байна. Тэгээд яамныхаа хамт олон сайдтай ажлын амжилт сайн сайхныг хүсье. Би 28 дахь жилдээ ажиллаж байна Цагуур дээр. Энэ бол дандаа Орос машин барьдаг байсан. Явах болгонд дэвтрээ тэмхэрдэг байсан. Одоо бол шинэ машин аваад сэтгэл өндөр байна. Сүүлийн 12 жилд машин солигдоогоо тэндээс өмнө нэг шинэ програм авч байсан. Тийм ээ, энэ Алтай Тавбогдын зам энтерд явдаг манайхан бас хэсүү байсан. Тэгээд л нэг эвтэрхэтэр заримдаа тормоз нь барихгүй, заримдаа асдгүй гэх мэтлэнгээр төрөлбөрийн дугуй муунч мөддөг заримдаа запас сэлбэгийг шаардаад тэгдэг байсан. Одоо бол шинэ тарихтай болоод маш их баярлж байна. За би Аранга аймгийн Ус Цагуур орчны төвд 14 дахь жилдээ ажиллаж байна. Шинэ машин маш их баяртай байна. 12-3 жил ерөөсөө хийлгэгээгүй. Тэгээд би Оросын програм машин хэрэгжилж байсан. Энэ машиныг өгсөн би сэтгэлдээ хүндэр байна. За түүнчлэн байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа Аслагдсан аймагуудын тусгай хамгаалалттай газрын захиргаад шинэхэн автомашинаа хүлээж авсан юм. За улсын хэмжээнд тусгай хамгаалтын газар нутгийн хэмжээ нэмэгдэж шинээр тусгай хамгаалтад авах засгийн газрын тогтоор шийдвэр гарсан энэ үед Аслагдсан газруудын хамгаалтын захиргаад шинэ автомашинтай болсон нь нүдээ олсон хэрэгцээг хангасан ажил болж үг автомашинаа хүлээж авч буй жолооч нар хэлж байсан юм. За байгаль орчин аялал жуулчлалын сайд Цэрэнбат автомашин гардуулах үеэр парк шинжилэн цаг үеэ олсон цагуурчид болон байгаль хамгаалагчид байгалийн гэмтэргийг мөрдөн шалгах ажлын нөхцөлийг сайжруулахад ихээхэн дэмжиг болно гэж найдаж байгаагаа хэлсэн юм. За түүнчлэн цаашид байгаль хамгаалагчид болон харьяа байгууллагынхаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарал хандуулна гэдгээ онцолж байлаа.